байцгаана уу бүх үндэсний хүсэл чуулганаас та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За бурхныг алдаршуулан гэрчлэхээр уран туяа хүрэлцэн ирсэн байна. Уран туяа маань бол бүх үндэсний хүсэл чуулганы номлолд яваад хэдийн хугацаа өнгөрчээ тийм энэ сар болж сарын хугацаа болж байгаа юм байна. Гайхалтай эдгэрэл чөлөөлөлтүүдийг хүлээж авсаар байгаа тухайга гэрчлэе гэж зориг ирсэн байна. Сайн байцгаана уу? Үндэсний хүсэлж болох бүх гишүүдэд энэ гэрчлэлийг сонсож байгаа бүх хүмүүстийн өдрийн мэнд хүргэе. Би түрүү 7 хоногт юу авсан? Усан баптизм. Урд нь бол өөр сүмд 4 жижиг болсон. Тэгээд тэндээ баптизм авсан л да. Тэгтээ тэнд бол юу утга учир нь юусоо ойлгоогүй. Зүгээр л толгой дээр ингээл болчт юм байна. Усан бүтэн Болчихгаагүй тийм. гимшсэн үү? Гимшиг өстой гэж мэдээгүй. Тэгээд баптизм авахд ийм тохиолддог гэж би юусэн төсөөлөөсөн. Ийм чухал үйл явдал байх нэ гэдгийг Тийм ойлгохгүй гэж мэдээгүй. Тэгээд баптизм авахаас өмнө гимшиг өстой гэдгийгсэн шүү дээ. Гим нүглээгээ гимшиж авахд дуустгүй миний гим нүглээ. Би анх манай нөхөр анх итгэгч болоод надаас чи гим нүгэлтэй юуг асуужсан аахгүй. Тэгсэн чинь би надад юу вэ? Би ямар хүн алсан биш. Би юу гим нүглээж байгаа үг гэдэгчсэн аахгүй. Тэгсэн чинь зүгээр л ах дүүгээ тэнийг ихтэл гим нүгэлтэй гэдгийг тэр үедээ мэдэхгүй. Зүгээр л нэг хүн алсан, хулгайсан тэгсэн тохиолдол гим нүгэл гэдэг юм байна гэж ойлгож ирсэн. Тэгээд урд нь дэж баптизм авахдаа ч бид нэр гим шиг өстой гэж хэлээ нөхөр бид хоёр хоёлаа авсан. Тэгээд урд өдрөндөө гимшиж авахгүй айгүй их юм гарч ирдэг юм билээ хүнд. Тийм тэгэхээр хүн зүрхэндээ ерөөсөө гэмтэй мөн чанартай бид нар бүгдээрээ гэмтэн хангалттай гэмтэй тэр чагсаалтын тоо их ба дуусна гутаач тэр болгон л угаагдаж цэвэрлэгдэж тийм дуусгал чөлөөлөгч дуусгал юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд ингэж угаагдаж цэвэрлэгдээд бид нар эзэн дээрх чухлын зөвшөөрөгдөхийн төлөө л одоо энэ юм амьдрал ингэж эзнийг дагаад зураад хүнээс нь зураад чөлөөлөгдөөд л байж юм л юм учиртай. Энэ сүм дээр бас нөгөө анх ирж хахад анх ирэхдээ тэр өдөр бас гайхалтай байсан. Номлол. Тийм номлол ер нь сонсож байгаагүй. Тэгээд номлол сонсоод бас дараа нөгөө чөлөөлөлт болоход бас их чөлөөлөгдсөн. Манай нөхөр манай хамт ирсэн хүмүүс бас нэлээх чөлөөлөгдсөн. Шашны сүнс байдаг гэж мэдээгүй. Бидрээс шашны сүнс маш их гарсан. Тэгэл ер нь өдөр болгон ирэх болгонд бол чөлөөлөгдөжсэн. Тэгээд тэр баптизм авахд бол тэр гайхалтай байсан. Надаас одоо битгэрлийн сүнс, сэтгэл готрлын цөхрөлийн ичгүүрийн маш их зүйлс гарсан. Тэг яг чөлөөлөгдсөний дараа бүр ингээ миний биш би биш юм шиг ингээд юм хүн. Би одоо миний би байгаа болов гэж бодоход тийм байсан. Тэгээд бүх хүмүүс харчаад царай чи ямар гоё болсон юм бэ гэж. Тэр үнэхэр бодтой ингэж миний дотор байсан, тэр гарсан тийм гэдгийг чи гол гарсан тийм. Тэрийг олон хүн одоо тоглоом юм шиг санаж тийм хөөгддөг одоо ингээд гарчдаг гинэ тэгээ зүгээр болдог гинэ гэж ярахад бол одоо итгэгч биш хүмүүс бол ерөөсөө одоо ойлгож хүлээж авахгүй л дээ. Ойлгохгүй ер нь бол тийм юм гэж юу байсан бэ л гэдэг. Гэтэл энэ бол шинжлэх ухаанч дээр 4 жил би одоо өөр сүмд явсан гэдэг шүү дээ. Тэр үед ямар ч тийм зүйл тохиолдож байна. Би одоо эргээ бодохоор би ямар ч гэрчлэлгүй амьдарч
яг л нэг л хэвээ. Өгөл амьдралаараа байж л гэдэг. Өөрийгөө огт өөрчлөхгүй. Тэгэл нөгөө цөхрөлтөө, гутралдаа тэгэл явжсэн. Тэгэл яваад ирлээ. Яваал байсан. Тэгэл нэг бүтэн санд очдог. За сайн болчлаа гэж явдаг. Тийм л байсан. Ерөөсөө л нэг ирдэг очдог очих ёстой. Очоод тийм хаана газар хариалагдаж нэг юм тийм аврагт хамгаалагдах газар хайна шүү дээ тийм гэдэг чинь. Тэгэхээр бид нар бол энэ хүмүүс маш их дандаа энэ бол тийм нэг чухал гэж үздэггүй. ааха Гэсэн чинь энэ сүмдэр ирээд номлолтыг ийм чухал юм байна гэж анхудаа л тэгж бодож ирсэн. ааха дандаа л одоо хүмүүс өөрчлөлт гэж ярьж байгаа. Болон бид нар өөрчлөгдөх ёстой. Бидний гэмтэй байдлаас л өөрчлөгдөхийн төлөө байгаа учраас энэ номлол үгийн үнэн өөрөө биднийг угаадаг, цэвэрлэдэг, этгээдэг, чөлөөлдөг бас. Тэгээ мэдээж чөтгөрөөс дээгүүр их мэдлэлтэй одоо хүнээр хинээр одоо бидний пастраар дамжуулан чөтгөрийг хөөн зайлуулдаг гэх ингэж ариун сүнс байгальтай боддоор оршиж бүх зүйлийг зохицоорно хийгээд байгаа. Энд бол үнэхээр бурхан байгаа газар нэг юм байх ёстой тэмдгүүд нь хүмүүс нь өөрчлөгддөг тийм ээ. Мэдрэл чөлөөлөл болдог. Харилыг авдаг гэдэг юм. Тэг би бас үнэхээр тий харин тий. Одоо энийг л гайхамшиг гэж бодлоо шиг санагдаад гэсэн. хэлэх ёстой тий. Тэгээ би одоо бас илүү харилаар залбирч. Библийг уншихад нэр өөр болсон. Би Библийг бүтэн уншиж байгаагүй шээ. Дөрөв жил явсан юм. Тий, бүтэн уншиж байгаагүй. Тэгвэл энэ тэндээс уншихад мэднэ. Тийдэж штэ. Тэгээд тэгжил уншдаг гэсэн. Өнгөцгөн. Гэсэн чинь одоо би нөгөө эхлэл номноос тэгээд Матай номноос эхлээд ингээ уншиж байгаа. Тэгсэн чинь шал өөр энэ чинь юм байсан юм уу? Тэгээд одоо ингээ асуултанд хариулт аваад байгаа юм шиг болж уншсан. Тэгээд сүмдэр ирээд бас нөгөө номлолоодаас нь маш их олон асуултын хариултыг авсан. Тэгэхээр чиний сүнс үнэхээр цэвэр сүүгээр цангасан байгаагийн шинж илрэл байгаа байхгүй юу? Ингээл эндээс уншихаар олгол тэндийг уншмаар санагдал ингээл бүр хүсээд тэмүүлээд нь штэ чи ном унших гад одоо цаг цавал олдвол чи ном руугаа яваад байна уу? Тэг санагдаж байна ер нь эдрэгж байна. Тэг ингээл нэг уншчихаараа ингээд дуусахгүй. Үргэлжлүүлээл ингээл гоё ойлгоод харж байна. 3 бүлэг унших гэж бүр нэг ял юм шиг тэгж уншдаг гэсэн. Одоо нэг өдөр болгон 3 бүлэг уншаарай гэдэг сүмээс тэгсэн. Тэгээд өдөр бүрийн талах гэдэг нэг ном байгаа байхгүй тий. Тэгээд тэрийг нь баг унших. Нэг ялтай юм шиг нэг тэгж уншдаг гэсэн. Тий ер нь одоо ингээд нэг уншаад эхлэхээр ингээд дуусахгүй. Тий. Ер нь ингэж нөгөө төлөвлөгөө системчлэн гээд ирэхээрээ хүртэл юм нэг буруу байгаагийн шинж болоод ирдэг. Гэтэл бидний сүнс хүсчихвэл би өнөөдөр одоо 10 хуудас 20 хуудас ном уншил та. Зөвхөн 3 бүлэг гэж юу? Тий. Яагаад гэстэй юм бэ? Бидний сүнс хүсчихвэл тий. Тэр сүнс бол тэрийг нь уншиж чаддаг байсан. Цэвэрсөө хүсэж байдаг. Уншиж чаддаг байсан. Аха. За гайхалтай. Үнэхээр өөрчлөгдөж байгаа юм байна. Би одоо хүнд ингээд намайг сайн мэдээ хүргэх гэдэг гэсэн. Аха. Тэр сүм. Тэгээ би өөрөө өөрчлөгдөв гэж би хүнд юу гэж хэлэх юм? Тэгэхээр би эхлээд өөрчлөгдөж дараа би ийм болсон гэж гэрчлэх хэрэгтэй. Тий. Тэгэхээр уран туяа маань бол одоо сайн мэдээжийг хүрэхэд нэг юм уран зоригтой хүргэчихээр уран туяа маань сэтгэл нь хөдлөөд үнэхээр бурхныг алдаршуулахдаа баяртай байна бид хоёр. Энэ их өөрчлөлт, энэ их дарамтаас чөлөөлөгдөх, энэ их зүгрэл, гутрал, цөлмөгчд одоо алдчихсан он жилүүдэд нөхөж аавна гэдэг бол хүн ингээд амаараа илэрхийлэхэд хүртэл хүрэлцэхгүй байгаа даамаа та бүхэн одоо бидний гэрчлэлээр дамжуулж үнэхээр бурхан ямар агуу өөрчлөлтийг хийдэг юм бэ тийм ээ гайхалтай тэр үнэхээр амар бурханы оршихуй байдаг тийм дээрээ бас мэдсэн тий ингээд дүүрээд нүдэ анхаар ингээд унчих гээд байгаа байхгүй. Тэгээ би ингээд нүдэ анахгүй хүүхдэд ярьж байгаа болохоор тий нүдэ анахгүй анхаар л унчих гээд Ариун сүнсний дүүргэлд орж иж байгаа ямар бодтой юм бэ, үний юм бэ? Чи сүмдэр бас нөгөө нэг ийм тасаг өнөрсөн гэж бас түрүүнд нөгөө сүмдэр гэрчилжсэн тийм ээ. Тэгээ манай нөхөр нэг та нар тийм өнөрсөн үү гэсэн.
Яг ихний өдөр шүү. Төрүүлж үнэрчээ. Тэртэйгүй шүү дээ. Тэр үед нөгөө бид нар анзаараагүй. Тэгээ би бүр дараагийн 7 хоногт нь заавал үнэрлэндээ гэж бүр итгэлээр тэр үнэрсэн аахгүй. Тэгсэн чи бүр үнэрсэн. Бүр нэг юм цэцэгний ч юм уу. Юуны ч үнэр мэдгүй. Нэг л гоё тийм тансаг. Одоо ямар ч тийм гоё үнэр байдаг гэл тэрнээс Ийм л байдаг юм үнэртэй ус муснуудын үнэр биш. Тийм үнэр биш. Цэцэгний үнэр тийм байт юм уу? Яг юуны үнэр хийвэдэггүй тийм. Тэгэхээр ингээл үнэртэй. Би бүр дахин гэл үнэрсэн дээ. Амин. Тэр бас ариун сүсний галлыг бас мэдэрсэн. Яг ингээд нөгөө ил галлын сухаар ингээл нүүрлөө халаа байдаг шүү. Тий төндөг. Яг тэгэл төндөг. Пастор урдлын хүнд ингээд залбирч байгаа шүү дээ. Тэгвэл тэр нь ингээд над руу ингэдсэн шүү. Урдлын хүн дээр залбирх та. Яг миний урд зогсчихсан хүн дээр ингээд чөлөөлт хийгээ залбирч байхад над руу ингээд нүүрлөө ингээд халаа дуугдсан. Тэр ийм хүчтэй явж байгаа зү. Тийм ийм оршихуй байдаг. Тийм ийм хүчтэй байхгүй. Одоо ингээд залт өрөн хүмүүс байж гин. Заавал хүн болгон дээр гар тавилгуугаар нийтэд нь л одоо ингээд чөлөөлт эхлэхэд л хүмүүс ингээд зэрэг чөлөөлөгдөд эхэлж байгаа. Ерөөсөө хаасайг оршигч юм гайхалтай сүнсэл. Ер нь за баярлалаа амар гайхалтай. Ер нь энэ өөрчлөлтийг л хүсдэг. Бурхан биднээс өөрчлөлтийг гэмтэгээс гимгүү хараалаас өрөөл рүү оруулахыг хүсдэг. Тэгэхээр гимших нь хамгийн чухал байсан юм байна. Тийм. Тэгвэрт нь би гимшдэггүй байсан бол ямар нэг юм болдгоо байсан. Зүрхэндээ гимшил зүрхтэд төрнө гэж байна тийм. Тэгэхээр гимшил маш чухал. Үнэхээр гим хийхгүй байхыг бэлтгэж ёстой. Санамсаргүйгээр одоо хийсэн тохиолдолд маш хурдан чин зүрхнээсээ гимшиж явах ёстой. За ингээд тэгэхэд бол бас эмрэнгүү хайр анал юм болох учраас бас биднийг уучлдаг. Гэхдээ бол одоо бурхан өршөөд юм даа уучлалт юм даа гэл ингээл гим хийгээл уучлаарайгаа яваад ич болохгүй л дээ мэдээж тийм ээ. За энийг бол мэдээж асуудал байх л та тийм. Одоо ер нь үг хэлэн дээрээ ч ер нь анхаарч байгаа. Тийм. Бидний амаар гарч байгаа үг нэг бол бидний амьдралыг бүтээн босгож өгдөг учраас бид нар амаараа хамгийн сайхан бүхнийг өргөж ярьж явах хэрэгтэй байдаг. Энэ өөрчлөлтийг л хүссэн учраас чи өөрчлөгдөж байгаа чи өөрийгөө өөрчлөгөж чадахгүй байсан. Энэ бурхны нөхөслөөр өөрчлөгдөд байна. Намайг одоо хин нэгэн өөрчлөх боломжгүй шүү дээ. Би өөрөө л өөрийгөө өөрчилнө. Тий. Өөрөө ч өөрийгөө өөрчилж яг өндөө хүн чаддгүй л байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр бурхны нөхөсөл ороод ирэхээр ингэж гайхалтай. Яг бол тий. Аа. Чи өөрчлөгдөд өгөөч гэж одоо манай нөхөр тэгээд их боломжгүй. Тийм шүү дээ тий. За баярлаа. Бурхандаа бүх алдар магтаалыг хоёлаа өргөе. Тэглүү яахаа. Эзний ивэл өрөөлөөр танаа гэр бүл дөр амталхан дөөрөн байх болтугай гэж бүх үндэсний хүсэж болгоноос өрөөгөөд энэ удаагийн гэрчлэлийг төгсгий. Чи нэмж хэлмээр юм байна уу? Шо одоо би нэг итгэгч биш аврагдаагүй хүмүүс зориулаад гэдэг юм эсвэл итгэгч хүмүүст ч юм уу тийм ээ. Бурхан өнөөр байдаг штэ гэдэг талаар одоо нэмээд хэлмээр ярьж яриаг үлдсэн зүйл байгаа бол үлдсэн гэж хэлдэг чинь. Одоо ингээ бүх хүмүүс бүх сүмэл адилхан гэдэг шүү дээ. Ааха. Хаач утас адилхан шүү дээ. Сүмэл болсон юм шиг л ойролцоол нэг сүмд очихгүй юу. Зүгээр нэг юу төдий хүлээж авдаг. Зүгээр нэг бүтээсээ өдөр очиод тэгээд байж идэг. Тэгж хүлээж авдаг. Бас ер нь бит хоёрыг нөгөө өдөр хуучин сүмээсээ гаргаж бурхан өрөөгөө өгсөн. Тэнд ямар ч өөрчлөлт байхгүй. Тэнд ямар нэг юм болохгүйсэн болоод тэгсэн маа. Тэгээ бас хүмүүс бас сүмд явж юм гэж андуураад тэнд бурхан байгаа гэж андуураад явж хүмүүс бас байгаа. Тэр хүмүүс бас эргэж бодож үзэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр тийм өөр дээр өөрчлөлт гарч ийн үү? Яаж хийж ийн бэ? Тэнд 10 сарын оршихуй байна уу? Тэнд дөрөв чөлөөл
байна уу? Бурхан байгаа газрын тэмдгүүд байна уу гэдгийг шалгаарай, тийм ээ? Шалгаарай гэж одоо хэрвээ сүмд явдаг төөрч байх вэ гэж байгаа одоо найз нөхөд ойр дотныхон танихгүй хүмүүстэй Маш ч их гэсэн төөрж байгаа тийм хүмүүс байгаа. Тэр хүмүүс энийг үзээсээ ирээд үзээсээ цэвэрлэгдээсээ чөлөөлөгдөөсөө жинхэнэ усан баптизм гэж ямар байдгийг үзээсэй л гэж үзэж байна. намаа. Чиний ямар хэлэгдсэн энэ сайхан үг нэг бүр биелээ олж